I mean, all my travels around the world, okay, I think as a Би tourist, дэлхийг тойрон аялаад явж байхад жуулчны хувьд хоол хамгийн сонирхол татдаг. let's be real. I'm Яг also үнэндээ interested хороолол to сууд go надад and илүү сонирхолтой go санагддаг. into neighborhoods, interesting neighborhoods, you know. I Хот mean, болон every өөрийн city гэсэн has онцлог its- хороололтой you байдаг. don't need to go to the Заавал main төв town талбай to гоё сайхан visit газар руу явах Those шаардлагагүй. are beautiful. Мэдээж тэдгээр газрууд чухал л та. You want to be there because and then I check off. Yes, I've been to. Жишээ нь би Eiffel Эйфелийн Tower. цамхагт Yes, I очиж went байсан. to Big Биг Ben. Бен руу I've явсан. been to, Statue of Эрх Liberty. чөлөөний хөшөө болон I've been to Marina Bay Marina Bay Sands зэрэг Sands. олон үзэсгэлэн газруудаар явж байсан. Those are Гэхдээ beautiful миний хувьд because илүү it утга shows учиртай your зүйл бол life there. хүмүүстэй харилцах, хотын амьдралын нэг хэсгийг мэдрэх, сайхан хамттай хоол идэх зэрэг тэр мэдрэмж надад илүү утга учиртай санагддаг. A certain area of your city. Энэ зөвхөн жуулчны хувьар харах өнцөг. Life. Харин тухайн хотод төрж өссөн амьдарч байгаа хүний хувьд хотынхоо юугаараа онцлог давуу талтай билээ гэдгийг харах илүү хүндрэлтэй байдаг баг. Tourists, okay. For someone who lives and Яг Улаанбаатар хот шиг. maybe born in that Тиймээс city, би арай өөр талаас нь асуумаар байна. Яагаад хүмүүс танаа хотод ирэх ёстой вэ? Ингэж асуувал илүү дээр байгаа биз? special about my city, right? Учир нь бид өөрт байгаа зүйлсээ энгийн мэтээр хүлээж авдаг. I can tell Үнийг хэлэхэд би дэлхийн хамгийн аслагдсан газруудаар аялсан ч нутгийнхаа зарим газруудад очиж үзээгүй. Би Камбожид очиж үзээгүй. maybe Angkor Wat. Ангкор Ватт бас очиж үзээгүй. You know, Боробудурт бас очиж үзээгүй. I've been Гэх мэтчлэн очих зөндөө газар байна. Гэхдээ би Техас, Хавай, Нигер зэрэг газруудад очиж байсан. Тэгэхээр өөрийн төрсөн нутаг хоттой дуртай байх нь хамгийн чухал. Үүнийг би хотоо нандинах гэж нэрлэдэг. Төрсөн газар орон хотоо хайрладаг, бахархдаг байх ёстой. Энэ нь маш чухал. Тиймээс ч би өнөөдөр оюутнуудад өөрийн өсөж төрсөн нутгаараа бахархах ёстой шүү гэж хэлсэн. Би хотын энгийн хороололд өссөн. Би түүгээрээ бахархдаг. Би хотын төв хэсэгт төрсөн ч энгийн хороололд өссөн. I'm proud of it. Тэнд найзуудтайгаа тоглож, заримдаа зодтолдож, ноцолдож өссөн. Хэдийгээр би хотын төвд өсөөгүй ч энгийн гэр хороололд найзуудтайгаа тоглож өссөн. Townhouses trip. Орой болохоор эмээ маань хоолой дээрээ гэж дуудана. Дараа нь найзууд маань тоглоёгээд хүрээд ирдэг байсан. Ийм л ертөнцид би өсөж том болсон. My friends will come. Let's fight, you know. So I think Иймэрхүү энгийн зүйлсээрээ бахархах нь маш чухал. and two, I think Хоёрдугаар та засгийн газар эсвэл ядаж хотын удирдлага маш их зүйлсийг хийж чадна. mayor can do a lot to create awareness. Хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж чадна. mindset. Манай хот гоё сайхан болж чадна гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хэрв хотын удирдлага нөөц боломжоо ашиглаж мэрэгчлэнүүдтэй хамтрах юм бол дараа дахиад намайг энд ирэхэд Юки энэ газар их гоё. Хамт явъя гэж хэлэхээр газартай болсон байна баха. 2 хоногийн өмнө Ольга гээд нэг архитектор найз маань намайг дуртай нууц кафе руугаа дагуулж явсан юм. Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын хажууд байрладаг газар. Secret cafe. This is Тэгэхэд би хөөх ийм гоё газар байдаг юм уу гэж гайхсан. the gallery there, you know. Тэр хүн тэр газраар их бахархаж байсан. Тэр газрыг олон хүн мэддэг хүн байна лээ. Гэхдээ тэр надад өөрийнхөө дуртай хотын хэсгийг харуулсан. Why must you take a west? Яг Энтони Боурден шиг It was so nice to eat. магадгүй хоош өмчлөгч Энтони Боурдений талаа сонсож байсан баг. Ер нь яагаад заавал барууны хоолны шүмжлэгч ирж танай хоолыг магтах ёстой гэж? Meat dumpling. Та өөрөө хотынхоо хамгийн сайхан хоол хаана байдаг? Хамгийн амттай байна шиг хаан зардаг гэдгийг хэлж өгөх ёстой шүү дээ. Надаас илүү сайн мэдж байгаа юм чинь. The mayor has to work with the people to build up. Хамгийн гол нь хоорондоо хамтарч өөрсдөө хайрладаг, сэтгэл ханамж өгдөг, жижигхэн орон зайнуудыг бий болгох хэрэгтэй. By the people. Хэрэв өөрийн нутаг оронд дуртай болж байнга очиж эхэлбэл долгион шиг нөлөө үүснэ. Эхлээд жижигхэн удамжнаас эхэлж болно. You start with a small street and then you magnify it. Дараа нь тэр хэсэг улам өргөжсөөр хүмүүсийн байнга очдог газар болно. We can go to the statue of Хүмүүсийн очдог алдартай газар гэвэл Чингис хааны хөшөө, үзэсгэлэнтэй нуур, тал газар, цэнхэр тэнгэртэй газруудыг үзэхээр явж болно. at the end of the day. Гэхдээ эцэст нь хотын энгийн амьдралыг мэдэж байх нь маш чухал. Жишээ нь Сингапурт очлоо гэж бодъё. Marina Bay Sands, Gardens by the Bay гэх мэт бүх алдартай газруудыг үзэж болно. Гэхдээ энгийн амьдралыг мэдрэхгүй бол ямар нэг зүйлийг алдаж байгаа юм шиг санагдана шүү дээ. Жуулчны хувьд тэр улсын хүн шиг байх хэрэгтэй. Энэ санааг л хэлэх гэсэн юм. I think that's the word.